За, засгийн газрын 14 мега туслыг ихэнх нь төр хувийн хвшлийн түншлэл, за тэгээ гадаадын хөнгөлөлтөө зээл байдаг. Тэгэхээр жавхлан сайдаас асууя. Энэ гадаадаас авж байгаа урт хугацааны хатуу зарчимтай хөнгөлөлтөө зээлүүдэд төсөв рүүгээ оруулаад буцаад нөгөө том төслүүдээс санхүүжүүлэхдээ алдагдaltaгүй төсвийн таацанда яг тохируулаад туслаар өгж байгаа нь хэр оновчтой вэ? Энийг өөрчлөхөөр зарим гишүүд одоо хуулийн төсөл анхдагчдын төсөл санаачилсан байна. Та дэмжиж байгаа юу? Энэ бодлогыг хийх ёстой юу? 14 мега төсөл гэж байна. За эдийн засаг маань сүүлийн жилүүдэд маш хурдтай өсөж тэлж байна. Инкээс чаргаахгүй. Цаашдаа ч өшөө тэлэх ёстой. Өшөө хөгжих ёстой. За энэ нь маш хүртээмжтэй айл өрхийн өрхөөр орох ёстой юм байна. За ингийн тулд бид хэд хэдэн томоохон зээл хөрөнгө оруулалтуудыг авж байгаа. За энэ дотор манай төсвийн дүрэн байдаг. 30 жилийн өмнө батлагдсан төсөв маань гадаадын зээл тусламжаа зарцуулалтыг нь өөрөөр ашиглалтыг нь төсөв дотроо бичиж явдаг. Тэгсэн мөртлөө нөгөө талдаа авж байгаа их усрөө орлого талдаа бичдэггүй байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө цаашдаа энэ гадаад зээлийн ашиглалт улам томрох тусмаа төсөв дотор маш том хэмжээний орон зай эзэл. Тэгэхээр бид нар өөр бусад төсвийнхаа саяын таны ярьдаг эрүүл мэндийн зардал багасна, боловсролын салбарын зардал багасна, бусад сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалтууд багасна. За тийм учраас цаашдаа бид өөрөөр хэлбэл их усүртэй. Их усүр нь буцаагаад тэрүүгээрээ зарлагддаг. Дараа нь өөрөө тэр төсөл нь өөрийгөө төлөөд явдаг. Ийм шалгуурууд хангасан төслүүдийг бид төсөв дотроо багтаана. Төсөв гэдэг маань өөрөө эн чинь маш олон үзүүлэлтүүдээс бүрддэг. Энэ дотор зээлтэй холбоотой бидний хамгийн харж биелүүлж явж явах ёстой зүйл бол зээлийн өрийн таац юм байна. Засгийн газрын өрийн таац. Төсвийн өрөөний мэдээлэл дээр жишээ нь хуулийн дээр 60 гэж байж байгаа төсвийн өрөөнд дээр бид нар бүр 50 болгоод багасгая гэдээ ороод ирсэн байна. 50% дотроо. Таны санаачсан тэр хууль бол энэ 50 дотроо бол хамаагүй доор багтаж байгаа. Тийм учраас бид өрийн таацсан дотроо багтаж амьдраад энэ том авсан энэ үр зээлүүдийн ашиглалтыг өрөөгөөжийг нь сайжруулад ялангуяа энэ таны тэр гишүүдийн маань санаачилсан тэр 3 төсөл юм байгаа. Нэвд босруулах үйлдвэр, Эрдэнэ мөрөнгө усан цахилгаан станц, за сэлб сэргэлт. За энэ 3 төслийг бушуухан дуусгаад ашиглалтанд оруулаад эргэлтэнд оруулах хэрэгтэй байгаа юм. За нэг төслийн жишээ авъя. Нэвд босруулах үйлдвэр жилд $2 тэрбум бид нар гадагш нь төлдөг бол ядаж нэг 50% нь авч үлддэг л болох ч байгаа ийм төсөл шүү дээ. Тэгэхгүй бид ингээд нэг жилээр ингээд тусаагаад энэ үйлдвэр ашиглалтанд оруулах яг юм бол 10 жил хэрэгтэй байгаа. Өчигдөр бид нар өнөөс энтгэс ирсэн төслийн дагуу ирсэн хүмүүстэй ирж уулзлаа, хугацаанд ашиглалтанд оруулаад гэж ганцхан та нар санхүүжилтээ битгий дасалдуулаарай. Тэгэх юм бол бид нар 28 оны 1-р үйлдвэрт багтаагаад ашиглалтанд өгөхөд ямар ч саадгүй байна. Бид нар газар дээр нэрээд үзлээ гэсэн. За тэр төсвөөс гадуур гэдэг ойлголт бол байхгүй баха. Улсын хурлын гишүүдийн танилцуулсан санаачилж байгаа тэр зөв хуулийг бол дэмжиж байгаа гэдгийг би дахин хэлье. Тэгэхээр ямар өнцгөөс вэ гэхээр тэр 3 төсөл маань өөрөө манай эдийн засгийг хөдөлгөх, бүүст хийх хамгийн гол суурь 14 мега төсөлд орсон ийм зүйл юм байна. За би нэг л жишээг нь хэлье. Нэвд тусмал үйлдвэр 5.6 их найд төгрөгийн бид зээл авсан. Их хурл дээр шийдсэн. 2025 онд зээлийн ашиглалтын хязгаарлалтын дүн 350 тэрбум төгрөг. Өөрөөр хэл энэ хурдаар явах юм бол дор хаяж 10 жил бүтээн байгуулалтын ажил нь явна. Өнөөдөр бид авсан байгаа 88 зээлийн төсөл явж байгаа. 88 зээлийн төслийг 1.5 их найд төсвийн зардлын реформ хийнэ гэдгсэн. Түрүүн жавхлан сайдынхаар урсгал зардлын бараг 60% нь нийгмийн халамж тэтгэр тэтгэмжинд явж байгаа. 100 хүн татвар төлдөг 100 хүн дутмын 57 халамж авдаг гэсэн. Тэгэхээр төрийн албан хаагчдын цалинг хасах журмаар явах гэдэг нь төрийн албан хаагчдыг цомогдох хэлбэрээр үү эсвэл энэ төсвийн урсгал зардал дээр ямар реформ хийх юм бэ? За мөнхөө эсхлэн гүшүүний асуултанд хариулъя. 3 юм дээр анхаарах хэрэгтэй юм. Урсгал зардлыг хэмнэхэд бол 1-р хэмнэлт, 2-р бүтээмж, за 3-р хувийн хвшил хийж болох зүйлийг хувийн хвшлэр л хийх хэрэгтэй. Төсөв дээрээс биш. Ийм 3 чиглэлээр л бид нар ажиллаж чадваас бид нар урсгал зардал дээр сайн амжилт хийж чаднаа л гэсэн үг.
бүх хэмнэлтийг дэмжинэ. Бүтээмж гэдэг нь нэг төгрөгөөр хоёр төгрөгийн ажил хийх, нэг төгрөгөөр гурван төгрөгийн ажил хийх. Цаашдаа ингэж чадвал нөгөө ирээдүйд гурван төгрөг гарах ёстой зардал маань нэг төгрөг гарна л гэсэн санаа юм байна. Дээрээс нь хувийн хвшлийн хийж болох ажлуудыг төр маш их урдуур нь орж хийдэг. Энийг л болох хэрэгтэй байна. Ийм гурван чиглэлээр л гэсэн үг. Монгол улсын төсвийн 75% нь урсгал зардал эзэлдэг. 25% нь одоо хөрөнгө оруулалт. Энэ 75%-ийн 60% нь тэтгэвэр тэтгэмж цалин халамж байдаг. Үлдсэн 15% нь л одоо үйл ажиллагааны зардал. За саяын таны ярьж байгаа гадаад томилтын зардал бол бүр бага нь 2.5%-ийг л эзэлдэг. Тэгэхээр бид урсгал зардал дээр дөрвтөө одоо хэмнэлт дөрвтөө өөрчлөлт хийгээвэл цалин тэтгэвэр тэтгэмж энэ халамж дээр л одоо дүн шинжилгээ хийж үүн дээр л бүтцийн өөрчлөлт хийх ёстой юм байна. Тэрнээс биш урсгал зардал дээр бид бүсээ чангалаад таны саяын хэлжсэн шиг зорж исэн шиг тийм дөрвтөө хэмнэлт гарахгүй юм байна. Нэгт за хоёрт үнийг яаж багасгах вэ гэхээр ийм байна. 2025 оны төсөв батлагдах үеэр багассан тогтоол дээр засгийн газарт нэг үүрэг өгсөн байгаа. Төсвийн урсгал зарлыг нэмэгдүүлээд байгаа энэ хууль эрх зүйн орчны талаар танилцуулга оруулж ирээ гэдэг. За ингээд танилцуулга улсын хурал засгийн газар хөрвүүлсэн байгаа шүү. Энэ дээр та бүхэн маань нэг ажиллаад өгөөч. Тэн дээр гол санаа юу байгаа вэ гэхээр 208 хуулийн 1024 заалтаар Монгол улсын төсвийн урсгал зардлыг одоо хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл бараг л бүх ажлыг төрийн чиг үүрэгт оруулаад багтаагаад за төсөвтөө багтахгүй цаана байгаа дахиад 14 их 80 төгрөгийн зардал наалганы цаана хүлээгээд байж байгаа. Тэгэхээр энэ бүгд дээр одоо дүн шинжилгээгээд үүн дээр бүтцийн өөрчлөлт хийж энэ урсгал зардлыг одоо хуулиар нь багасгаж иж бид нар төсөв дээр дөрвтөө өөрчлөлт хийж чаднаа. Тийм учраас энэ дээр одоо улсын хурлын гишүүд маань энэ одоо засгийн газраас хөргүүлсэн санал дээр одоо энэ дээр маш сайн анхааралтай ажиллаад энэ одоо хуулиудыг эренбэлж зогсоож за доктортой байдлын зөвлөл эрсдэлтэй гэж байгаа зөвлөл дээр бол бид нар аль болохоор алдагдaltaгүй л явна. Одоо өөр арга байхгүй. Тэгээ та бүхэн байна бас нэг зүйлийг ойлгоорой. Манай эдийн засаг ингээд алдагдал бий болгоод тэгээд юм бүтээн байгуулалтаа хийх гэж зүтгэх нь бол зөв шттэ. Бид нар намар тэгж үзээд их хурлаа зодуулаад ингээд номхорцсон шттэ. Тэгтээ нөгөө талдаа манай дотоодын үйлдвэрлэл сэргэхгүйгээр бид нар хамаагүй мөнгө нийлүүлж өрөөсө болохгүй байлээ. Яг тэгвэл бид нар импортоо дийлэхгүй гэдгийг 24 оны манай импорт хилцсэн. Импорт ч өндөр байх юм бол тэр дээр үеийн бас валютын санал руу гүйж ордог үед ч гэсэн тэгсэн. Мөнгө баахан хөвлөд ард дээр нь импорт өсөөд валютгүй болцсон. Нүгээр хэлбэл үйлдвэрлэлгүй дотооддоо мөнгө иргэдэггүй улсын зовлон энэ юм байна. Тийм учраас хэдүүлээ энэ үйлдвэрлэл гэдэг зүйл бол мега төслүүдэд ороод яваад байгаа шүү. Үйлдвэрлэлээ хийхийн тулд эрчим хүчээ хийнэ гэдэг энэ логикуд бол явна. Тэгэхээр бол түрүүн жавхлан хэлсэн шүү дээ. Төсвийн хүрээ гэдэг бол дээд доод хязгааруудыг хэлж өгч байгаа маа. Бид бол алдагдaltaгүй гэдгээрээ төсвийнхөө зардлын дээд хязгаарыг батлаад авъя л да. Тэгэх юм бол эндээ захирагдаад явхад нөгөө инфляциас бид айхгүй байна. Төгрөгийн ханшаас айхгүй байна. Тэгэхээр манай энэ өсөж байгаа эдийн засаг, тэлж байгаа эдийн засаг, үйлдвэрлэлийг нэвтрүүлэх гэж байгаа эдийн засагт хамгийн чухал зүйл бол валютын ханш. Ханшаа алдах юм бол хөрөнгө оруулалт ирэхгүй. Ийм зүйл байгаа учраас бол бид нар энэ алдагдaltaгүй гэдэг зүйл дээрээ гараад ирсэн юм аа. Энэ юун дээр. Нөгөө талдаа бол төсвийн хөрөнгийг айхтар дайчлахгүйгээр бид нар 14 мега төслөө урагшлуулах ийм л хандлага руу орж байгаа байхгүй та. Тийм учраас та бүхэн маань бол энэ төрийн хувийн хвшлийн түншлэл, гадны хөрөнгө оруулалт, манай Эрдэнэс 5 толгой компани, Эрдэнэс Монгол компани, Эрдэнэт үйлдвэр энэ хүмүүс өөрснөө нэлээд том хөдөлгөнэ л гэж одоо төсөөлөөсэй гэж бодож байна.